Хэрэв та бүхэн биднийг илүү их дэмжихийг хүсвэл энэ данс руу хандив илгээгээрэй. Ингэснээр дараа дараагийн бичлэгүүдийг илүү хурдан, илүү чанартайгаар хүрэхэд маш их тус болно. 19-р анги. Энэ ангийн гол зорилго маш энгийн. Ямар ч үнээр хамаагүй эрнийг хамгаалах. Энэ үг эрний толгой дээр нүсэр ачаа шиг бууна. Тэр өөрийг нь зүгээр хянаж явна гэж бодож байсан ч үнэндээ бүгд түүний төлөө үхэл рүү орж байгааг ойлгоно. Eerийн эсэргүүцэж нүдэн дээр нь цэргүүд нэг нэгээрээ амиа алдаж байхад Леви зогсолтгүй урагшилсаар байхыг тушаана. Тушаал дагахтаа үргэлж асуудалтай байдаг. Eerийн бараг Тайтан болж хувирах шахтал Петра түүнийг зогсоож үнэхээр зайлшгүй шаардлагатай үед л хувирна гэж амласныг нь сануулна. Тэгтэл Леви түүнд сонголт өгнө. Нэг бол багтаа итгээд цааш яв. Эсвэл өөрийн мэдрэмжээрээ шийдээд тулалд. Гэхдээ алийг нь ч сонгосон эцэстээ харамсах нь гарцаагүй. Тиймээс хамгийн бага харамсах сонголтоо өөрөө хий гэж хэлнэ. Үүний дараа үйл явдал өмнөх нэг туршилт руу шилжинэ. Ханжи Леви хоёр эртний Титан чадварыг шалгаж байхад эрийн яаж ч оролдоод Титан болж чаддаггүй. Энэ нь тэднийг үнэхээр айлгана. Учир нь эртний Титан болох чадвар бол бүх төлөвлөгөөнийх нь төв нь байлаа. Гэтэл үдийн хоолны үеэр эрийн зүгээр л халбаг авах гэж гараа сунгахдаа санамсаргүйгээр Титан болж хувирчихна. Үүнийг харсан скаутууд айсандаа шууд сэлмээ сугалж түүнийг довтлоход бэлэн болно. Харин Леви бүгдийг тайвшруулж Ханжи Тайтан гарынхан дотор байгаа халбагыг аюулгүй хിവэр байгааг олж харна. Ингэж эрен зөвхөн гараа зүсэд байхаар биш тодорхой зорилготой байж сая хувирдаг гэдэг нь ил болно. Энэ явдлын дараа багийнхан өөрсдөө эрэнд хэр хатуу хандсанаа ойлгож бүгд эв санааны илэрхийлэл болгон гартаа хазаж түүнээс уучлал хүснэ. Одоо цаг руу буцаад ирэхэд эрийн эцэст нь багтаа итгэхээр шийднэ. Female Titan бараг тэднийг гүйцэх мөчөд тэд яг түүнийг барихын тулд бэлдсэн үрхэндээ хурч очино. Олон тооны граплийн хөөх ашиглан Female Titan-ыг хөдөлж чадахгүй болгож төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Леви Эрвинтэй эргэн нийлж энэ үрхэнд оруулахын тулд ямар их золиос гарсныг хүлээн зөвшөөрнө. Одоо тэд Titan-ыг хэн удирдах байгааг олж мэдээд хэрэгтэй хариултууд авахд бэлэн болсон байлаа. Female Titan баригдсны дараа хүмүүс баярлаж байгаа ч бүгд давхар төгшөөртэй. Дараа нь юу болохыг хэн ч мэдэхгүй. Эрен дотор нь хэн байгааг мэдхийг хүсгэд Петра ороо хоёр түүнийг гол зүйлдээ төвлөр гэж сануулна. Энэ хооронд Леви цохилт өгөхөд бэлэн зогсож Эрвин Female Titan үнэхээр баттай баригдсан эсхийг шалгахын тулд нэмэлт бутас дээсээр дахин бэхлүүлнэ. Ойн гадна Криста Наба болон бусд нь нэгч Titan гаднах хамгаалалтыг нэвтэлж болохгүй гэж харж зогсно. Саша Миккаса хоёр ой дотроос холын чимээ сонсоод дотор нь яг юу болоод байгааг гайхна. Харин ойн дотор скаутууд яагаад энэ төлөвлөгөөг өөрсдөнд нь урьдчилж хэлээгүй юм бэ гэж асууж эхэлнэ. Эртний итгэлийн тухай үг Петра Орво хоёрын бухимдлыг хүргэж уур амьсгал хурцдах мөчөд илт гимт эртний талд орно. Эрвин энэ төлөвлөгөөг нууцлсан шалтгаан нь тэдний дунд тагнуул байж магадгүй гэж үздэнтэй холбоотой гэж тэр хэлнэ. Female Titan дээр буцаж ирэхэд Levi Mick хоёр хатуурсан арсыг нэвтэлхийг хичээгч энэ Armor Titan-ы хуйг шиг хит хатуу байлаа. Тэвчээр нь барагдаж эхэлсэн Эрвин эцэст нь тесрэх бодис ашиглах тушаал өгнө. Titan дээр зогсож байсан Levi дотор байгаа хүнд бууж өг гэж хэлэхэд Female Titan чангаар хашгирна. Эхэндээ бүгд түүнийг бухимдсандаа ориллоо гэж бодсон ч үнэн дээр тэр ойр хавийн бүх Titan-уудад өөрийгөө идүүлэхээр дуудаж байсан юм. Ухрах дохио өгөгдөж цэргүүд эцэст нь дотор нь хэн байсныг харах байх гэж найдана. Гэхдээ энэ бол Attack on Titan. Юмс хизээч санснаар болдоггүй. Тэд дохиог өгсөн хүн нь Леви биш байсныг ойлгоно. Дараах нь Гюнтер ойртож яваа нэгнийг шалгахаар очоод газар дээрээ харагсаар алагдана. Ингээд дайсан гаднаас бос өөрсдийнх нь дундаас байсан нь улам тодорхой болж эхэлнэ. 21-р анги Эрвин Хаанжи 2 Female Titan хэрхэн зугтсныг ярилцаж тэр хүн яг Colossal Titan-гийн хэрэгэлдэхтэй адил утаа ашиглаад сураггүй болсон гэдэг дээр санал нийлнэ. Ханжи эртний Titan болон хувирснаас болж ядраад гэрэнч эвдэрсэн гэж хэлэхэд Эрвин бүх Titan шифтрүүдийг Эрин шиг туршлагагүй гэж бодож болохгүй гэдгийг сануулна. Энэ ярианы дараа Эрин багтаага Female Titan-ын жинхэнэ эзнээс зугтаж явна. Эрвин хэрв тэр дахин хөөж байгаа бол дахиад хувирах хэмжээний хүч үлдсэн гэсэн үг гэж хэлэхэд үнэхээр тэгж таарна. Female Titan дахин хувирч орж ирнэ. Эрен дахиад л тулалдахыг хүссэн ч энэ удаач багтаа итгээд ухрах хэрэгтэй болно. Элд
Петра ороо гурав аимшиггүйгээр түүнтэй нүүр тулан зогсдогч үр дүнгүй. Female Titan тэднийг нэг нэгээр нь харигсаар ална. Энэ мөч эртний төвчээрийн эцсийн цэг болж тэр дорой өөрөө Titan болж хувраад Female Titanтай тулалдахаар дайрна. Леви Микеса хоёр түүний Titan хашгирахыг сонсоод тэр зүг рүү яаран очиход эрээ эхэндээ давуу байлаа. Гэвч Female Titan-ы хатуурал тулааны ур чадвар дэндүү илүү байсан юм. Эцэст нь тэр эртний Titan-ы толгойг тас завчиж дотроос нь хүний биеийг нь сугалж авна. Яг энэ үед Микаса ирж эрнийг залгиулахыг нүдэрээ харна. Тэр ухаан алдахаар уурлан Female Titan руу дайрдагч түүний хатууралд юу ч хийж чаддаггүй. Леви түүнийг арагш татаж тайван байж нөхцөл байдлыг дахин үнэлгэж тушаана. Микаса өөр цөхрөлдөө автагдсан ч эрийн одоо ч амьд байж магадгүй гэсэн найдвараасаа салахгүй. 22 дугаар анги Микаса Леви хоёр эрнийг Female Titan-аас аврахаар оролдоно. Леви арсыг нь хатууруулж чаддаг болохоор энэ бараг боломжгүй гэж бодож байгаа ч тэдний төлөвлөгөө энгийн. Микаса анхаарлыг нь сарниулна. Харин Леви боломж гарвал эрнийг сугалж авна. Female Titan-ы хувьд нэг Леви ч аимшигтай. Дээр нь Микаса нэмэгдэхээр бүр дарамт болно. Леви түүний хүзүү орчимд цувуулан довтолж байхад Микаса сэтгэлээ барьж чадалгүй Левигийн тушаалыг үл тоон Тайтныг алах гэж дайрна. Энэ нь бараг л сөөрөлд хүргэх шахаж Леви түүнийг аврахын тулд орж ирээд шагаагаа гимтээдэг. Гэсэн ч тэд эрнийг амжилттай аварч чадна. Зогтож явах замдаа Леви Female Titan-ы нүднээс нулимс гарч байгааг анзаараад цочирдно. Дараа нь бүгдтэй эргэн нийсний дараа Леви нас барсан анд Дитрихээ дурсгал болгон скаутуудын сүлдийг түүнд өгч нөхдийнхөө зоригийг мартваа гэж сануулна. Энэ нь Дитрих хан руу буцах замдаа эрийн ухаан орж юу болсон талаар Микасагаас асууна. Харин нөгөө талд эрвийн нийтийн зүгээс асар их шүүмжлэлтэй нүүр тулахад бэлдэж нийслэл рүү дуудагдахад бэлэн болно. Эрнийг ч засгийн газарт шилжүүлнэ гэж мэдэгдэнэ. Энэ бүхний дээр Петрагийн аав охиноо хүлээж байгаагаа хэлэх мөч үнэхээр хүн дээр тусдаг. 23 дугаар ангийн Эннигийн зүүдээр эхэлнэ. Аав нь түүнд бэлтгэл хийлгэж буй тухай зүүдэлснийхээ дараа тэр Wall Sina доторх өрөөндөөс ирдэг. Тэр милитари полисэд элсэн учраас хамгийн дотор ханан дотор амьдарч байгаа юм. Стокхолм дистрикт залах уу авилагч цэргүүдээр дүүрсэн милитари полисийн дунд Эннигийн хамтрагч хийж Марло 2 скаутуудын конвойг хамгаалах үүрэгтэй явж байна. Өөрчлөлт хийх гэж эмпид орсон Марло дарга нар нь хэрэгслээ хар зах дээр зарж байгааг олж хараад болиулахыг оролдоно. Гэвч шуудал зодуулж Энни хийч хоёр байж арайхийн аврагдана. Конвой хотод орж ирсний дараа армин эннийг гудамжны булан руу дагуулад эрнийг нийслэлээс нууцаар гаргахад туслаач гэж хүснэ. Конвой дотор Жан эрний дүрд хувирч сууж байгаа бөгөөд жинхэнэ эрнийг гаргахын тулд энийгийн тусламж хэрэгтэй байлаа. Энний эргэлзэж байсан ч зөвшөөрөөд явхаасаа өмнө нэг нууцлаг бөгж зүүж авна. Тэд газар доорх хонглын аманд ирэхэд армин дотгош орно. Харин Энни орохыг хүсэхгүй зогсно. Армин хитрхи с ижигтэй эргэн тойронд энгийн хүмүүс ч байхгүй энэ бүхэн урих гэдгийг тэр шууд мэдэрнэ. Тэгтэл армин түүнтэй нүүр тулж Female Titan бол чи гэж хэлнэ. Түүний нотлохоо энгийн. Сони бинд хоёр Тайтан алагдсны дараа Маркогийн гэр Эннигийн гарт байсан. Тэр өмнө нь энэ үннийг хүлээн зөвшөөрч чадалгүй өнгөрсөн гэдгээ учир нь Эннийг тэгнэ гэж итгэхийг хүсээгүйгээ ч хэлнэ. Харин Энни галзуу мэт инээгээд өөрөө Female Titan мөн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ингээд байдал бүр хурцтаж I'm going to gamble too. And here's my wager. армийн дохионы флэр буутахад нуугдаж байсан скаутууд бүгд гарч ирнэ. Тэд Эннийг хөдөлж чадахгүй барихыг оролдож өөрийгөө хазаж Titan болохоос нь сэргийлнэ. Гэвч тэр бүгж зүгээр нэг гоё л биш байжээ. Дотор нь жижиг эртэй байсан бөгөөд Энни өөрийгөө зүсээд тэр дорой хувирна. Микаса Эрен армийн хоёрыг газарт орох зам руу амжиж татаж оруулснаар тэд ам гарна. Дүүрэг тэр чигтээ Эннигийн хувиралтаас үүссэн асар том гэрэл тоос шорооны тесрэлтийг ширтэн үлдэнэ. Эрен Эннийг хувирч байгааг хараад өмнө нь Леви Эрвийн хоёртой ярьж байснаа сандаг. Тэдэнд Female Titan-ыг барих сүүлийн ганц боломж үлдсэн бөгөөд тэр нь Энни гэдгийг тухайн үед аль хэдийн мэдсэн байсан юм. Одоо Стохесийн доорх хонгилд Titan болсон Энни, Эрен, Микаса, армин нарыг мөрдөнө. Эрен өөрөө Titan болж сүрэх гэсэн ч дотроо бүрэн нурчсан байлаа. Энни дайсан болсонд итгэж чадахгүй. Магадгүй тулалдахыг хүсэхгүй ч байгаа бах.
Иймээс Микаса армийн хоёр Эннигийн анхаарлыг сарниулж эрэнд боломж гаргах гэж оролдоно. Эрен нуранганд дарагдаж бүх зүйл найдваргүй болох гэж байтал Жан дөрвийн ах тайлаад тулалдаанд орж ирнэ. Нөгөө талд Ирвин, Леви хоёр трейтер гэх нэр зүгэд милитари полисэд хавчуулагдана. Хот даяар эмх замбраагүй байдал үүсэж Энни нуранг шицээр Эрнийг улам гүн дагаад армийн түүнийг уурлуулах замаар хугацаа хожин Жанд дайрах боломж гаргахыг оролдоно. Эхэндээ бараг амжилттай болох шахсан ч Энни өөрийгөө хамгаалж амжина. Дээрээс Ханжи, Моблет хоёр тор болон тусгай зэвсгээр Эннийг барих гэж оролдох ч тэр бас л мултарч дахин хөөцөлдөн эхэлнэ. Calling your cohorts to dinner isn't an option. Энэ хооронд нуранган доор дарагдсан Эрийн армины хийж байсан үгсийг сандаг. Ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл заавал ямар нэгнийг золиослох хэрэгтэй. Энэ бодол Эрний дотор дахин гал асааж, бэртлээ үл том, тэр эцэст нь Тайтан болж хувирна. Ингээд Эннийг том цохилтоор сандаргаж, уур хилэнгээр дүүрсэн байдалтайгаар түүн рүү дайрч эхэлнэ. Нэгдүгээр улирлын сүүлийн анги сүмийн ёслолын үеэр Энни Тайтан хэлбрээрээ дайран орж ирснээр хот даяар эмх замбраагүй байдал үүснэ. Олон хүн газар дээрээ амиа алдаж энгийн иргэд айдас давтана. Эрен түүний араас зогсолтгүй мушгиж байгаа ч Хаанжи болон бусд нь Энни задгаа талбай руу гарах юм бол гээрээ ашиглаж чадахгүй болно гэж санаа зовж өмнөөс нь таслан зогсоохоор яарна. Тулаан ширүүсгэд Хаанжи энэ бүхэн Ирвиний том төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг хэлнэ. Нөгөө талд Хийч Марло хоёр юу хараад байгаадаа ч итгэж чадахгүй зогсно. Нийл Дог энийг суурлийн тухай сонсоод Эрвинийг буруутгаж бүр трейтер гэж нэрлэнэ. Харин Эрвин тайван байдлаар командлалаа шилжүүлж өөрөө гавлуулна. Тулаан үргэлжилсээр байх үед Эрмн Жан хоёр Эннигийн анхаарлыг сарниулахыг оролдоно. Нэгэн цагт найз хамтрагч байсан хүн нь урвсанд шатаж буй Эрен хэсэг хугацаанд давуу байж хэд хэдэн хүчтэй цохилт өгч чадна. Гэвч Энни илүү сайн тулаанч байсан тул бараг толгойг нь бутлах шахна. Тэр мөчөд Энни аавынхаа тухай дурсамж харж Эрен хөдөлгөөнгүй болмогц зүгтгаар ханан дээр авирч эхэлнэ. Гэхдээ Эрен бууж өгөхгүй. Тэр араас нь нүсрэн очиж барьж авахд Энни түүнийг түлхээд үргэлжлүүлэн дээш авирна. Яг гараад ирлээ гэж бодох үед Микаса нисэн ирж түүний хуруунуудыг тас завчин доош унгаана. Ингэсний дараа Эрэм буцаад түн дээр дайран очиж бараг юу ч үлдээлгүй няц таарна. Энни аавынхаа үгийг санаж буруу ойлгогдож ганцаардсан бүх мэдрэмжээ дотроо тээсээр эцэст нь ялагдана. Гэвч Эрийн түүнийг алах гэж байхдаа нулимсыг нь хараад эргэлзэнэ. Энэ мөчийг ашиглан Энни өөрийгөө болор шиг хатуу талстанд дотор битүүмжиж орхино. Тэр үхээгүй. Гэхдээ амьд ч биш болчихсон гэсэн үг. Дараа нь Эрийн ухаан орж Эннигээс юу ч олж мэдэж чадаагүйдээ сэтгэл нь унана. Леви түүнд одоохондоо бүх зүйл дууссан гэж хэлэгч Эрвин олон саад бэрхшээл гарсан ч итгэлээ алдаагүй хിവэр байна. Хотын захирагч сүрэлд бухимдаж байхад скаутууд дараагийн тулаануудад бэлдэнэ. Эрин ч урдын адил унтчил энэ бүхнийг давна. Гэтэл яг хамгийн сүүлд Энни зүгтах гэж оролдож байхдаа Вал Сенат гаргасан гэмтэл дотроос аврах Тайтны нүүр ил гарч шууд тэдэн рүү ширтэж байгааг бид харна. Ингэснээр Тайтнуудын тухай нууц хэний ч төсөөлснөөс гүн гэдг нь ил болно. Эннигийн тастыг зөөж байхад скаутууд ханны гимтсэн хэсэг рүү хараад дотор нь аврах Тайтан байгааг харан цочирдно. Хаанжи мэдээж ухаан алдах шахам тогтолж эхлэхэд пастор нэг гинэт гарч ирээд тэр Тайтаныг нарны гэрэлд бүү ил гаргаарай гэж сандарсан байдалтай хэлнэ. Өөрөөр хэлбэл тэр энэ бүхнийг мэдэж байсан гэсэн үг. Үүний зэрэгцээ командлагч Эрвин хананд Тайтан байгааг мэдэж авна. Харин Марло Хийч хоёр Эрин Энни хоёрын тулалдааны дараах сүрлийг цэвэрлэж үлдээд энэ бүхэнд улам дургуутсаж сууна. Вол Сина дээр Ханжи болон бусд нь ил гарсан Тайтаныг арайхийн халахж Никээс хариулт авахыг оролдоно. Гэвч тэр шашныхаа тухай уйлглан яриад Ханжигийн асуултад огтхон ч хариулахгүй. Ууралсан Ханжи бараг түүнийг хан дээрээс шидэх шахтагч эцэст нь өөрийгөө барина. Lighten up. I was just kidding around. Яг энэ үед Стохесоос яралтай мэдээ ирнэ. Wall Rose 12 цагийн өмнөд хэсгээрээ сэтэрсэн байж магадгүй гэсэн аимшигтай мэдээлэл байлаа.
Хоёрдугаар улирлын эхлэл өмнө зүгийн скаут аутпост дээр Саша Кони хоёр уйдаад бүр гэрлүүгээ зугатаад явчихмаар юм шиг ярилцаж сууна. Райнер ч хүртэл "За тэгье, гарцгаая" гэж тоглоом шоглоомоор хэлж байтал алсад нүргэн дуулдана. Төдөлгүй тайтнууд ойртож яваа нь ил болж Мике Томаст Ирвинд мэдэгдэхийг тушаана. Наба шинэ рекрутуудад гээрээ авахч завгүй шууд ухрах хэрэгтэй гэж хэлнэ. Бүгд баг зэрэг цөхөрсөн ч тулалдахаас өөр замгүй гэдгээ мэдэж байлаа. Скаутууд Тайтан дайралтын мэдээг тараахаар салж явна. Саша Кони хоёр хойд нутгийн газрыг сайн мэддэгч Кони Тайтнууд өөрийнх нь тосгоны зүгээс ирж байгааг ойлгоод айдас давтна. Мике түүнд мэдээ түгээснийхээ дараа тосгоноо шалгаж болно гэж зөвшөөрнө. Энэ хооронд Мике өөрөө хид хідэн Тайтныг ганцаараа дарж ямар аимшигтай хүчтэйг харуулна. Стохест Эрин ээжийнхээ дурсамжаас сэрж Микасаг хажуудаа унтаж байхыг харна. Тэр Микасад шинэ оролт авч өгөх тухай бодож байтал армийн яаран орж ирээд Тайтнууд довтолсон мэдээг дуулгана. Левич Ирвин дээр очиж тулалдаанд нэгтгэхэд бэлэн гэдгээ хэлнэ. Вол Розын ойролцоо Мике Тайтнуудыг нэг нэгээр нь унгааж явтал үсээр бүрхэгдсэн асар том Тайтн гарч ирээд морийг нь барьж байдлыг тэр дор нь эргүүлнэ. Бист Тайтн морийг нь шидэн Микег авчуулаад дараа нь өвдөглөн суугаад түүнтэй яг хүн шиг ярьж эхэлнэ. Тэр ODM гэрийн талаар асуухад Мике айсандаа юу ч хэлж чаддгүй. Нэг Тайтан Микийг хазахад Бист Тайтан бүр тэр Тайтны нүрийг няц зохино. Дахиад гэрийн тухай асуусан ч Мике хариулахгүй хിവэр байх тул эцэст нь түүнийг Тайтнуудад дахин өгч Мике газар дээрээ идүүлж амиа алдна. Фрост дистриктэд нэг гарисан цэрэг командлагч Пиксис капитан Ханес хоёр дээр яаран ирж Волроузд сэтэрхий гарсан байж магадгүйг мэдэгдэнэ. Тэр шөнө скаутууд Стохесаас баруун өмнө зүг рүү хөдөлж асуудлыг шалгахаар бэлтгэнэ. Ирин, Микаса, армийн 3 тэрэгнийхэн дэргэд ярилцаж Тайтанууд ханыг дотроос нь нэвтэлсэн байж болох уу гэж бодно. Армийн шигэн шинэ унсныг санаж тухайн үед жинхэнэ хан бус хаалга нь эвдэрсэн байсан гэж хэлээд магадгүй хан өөрөө ч энэнийг хэрэгэлдэг хард нэгтэй төстэй зүйлээр хийгдсэн байх гэж таамаглана. Харин Хаанжи уламжлал ёсоор микроскоп дээр шигдэн сууж байгаад Левигийн дуудлагаар арай хийж хөдлөнө. Явахынхаа өмнө ширээн дээр байсан жижиг кристаллыг аваад гарч явна. Замдаа армийн пастор нэг яагаад тэдэнтэй хамт явж байгаа талаар асуухад Хаанжи энэ бол манай бүлгийн ээлжид нэг сонин хүн л дээ гэж булзна. Стохесээс гарахын өмнө Эрвин бүгдэд зорилгоо тайлбарлаж эхлээд Эрмиш дистрикт хүрэх ёстойг хэлнэ. Эренч нэг хаан доторх тайтануудын тухай илүү ихийг мэддгийг ойлгодогч тэр амархан ярихгүй. Эрийн уурлаж эхлэхэд Леви жаахан айлгавал ам нээх байх гэдэг ч Ханжи хүч хэрэглээд ярилцуулахгүй байх гэж бодож байгаагаа хэлнэ. Энэ хооронд Саша тосгоноо сэрэмжлүүлэхээр салж одоод замдаа аавтайгаа ярьж байсан дурсамжаа сандаг. Тосгондоо очих замдаа тэр Тайтаны мөр харж улмаар нэг жижиг Тайтан нэг эмэгтэй хөлийг мэрж байгааг олж харна. Тэр эмэгтэй охин нь шоконд орсон байдалтай хажууд нь зогсож байлаа. Саша сүхээрээ Тайтан руу дайрч үтсэн ч тогтоож чадалгүй. Эцэст нь охиныг аваад зүгтэнэ. Замдаа охин хинч ээжийг нь аврахаар ирээгүй. Хөл нь муу байсан болохоор орхисон гэж хэлэхэд Саша сургалтын үеийн дурсамж Юмер Криста хоёрын хэлж байсан үгсээ сандаг. Ингээд тэр зориг гарган нумаараа Тайтаныг тогтоон барьж охинтой хамт зугтаж чадна. Дараа нь аав болон тосгоныхонтойгоо эргэн нэгдэхэд Саша жинхэнэ баатар шиг угтагдана. Харин Кони өөрийн тосгон руу галзуурах шахам давхиж очиход гудамж нь нам гүм аимшигтай хоосон байлаа. Гэрээхэн дээр нэг Тайтан хөвтөж байгаа бөгөөд гар хөл нь хитрхи жижиг өөрөө авирч гарсан гэхэд итгэмээргүй харагдана. Райнер Бертолд хоёрч түүнтэй нийлж ирээд энэ Тайтан яаж дээш гарсныг гайхна. 3 дугаар анги Рагако тосгонд Кони гэрээхийн дэргэд зогсож дээвэр дээрээ хөвтөх жижиг мөчтэй Тайтныг ширтэнэ. Гэхдээ үүнээс ч хачирхалтай зүйл байна. Амьд үлдсэн хүн огт алга. Гэхдээ цогцосч байхгүй. Байшингууд сүйдсэн мөртлөө цусч үгүй, морд нь хүртэл уяатайгаа хിവэрээ. Яг явах гэтэл тэр Тайтан гинэт ярьж Конид гэртээ тавтай морил гэж хэлнэ.